Сайн байцгаана үзэгчдээ. Манай өнөөдрийн 30 минутын ярилцлагаар Иргэн Ганбат оролцжээ. Тэгэхээр зочдоо би танилцуулъя. 1957 онд төрсэн гэсэн тийм ээ. Орос 2 дугаар сургуулийг 1975 онд төгссөн хүн байна. Унган орос хэлтэй. Яг орос хүн шиг ярьж байлаа. Орос хэлээр өшөө гадаадын жоохон англитай гэсэн. Герман хэл үзчихсэн тийм самууч гэсэн. Тэгээ би хаана амьдардаг вэ гэд сая асуусан чинь бомж гэж байгаа байхгүй тийм ээ. Бомж гэдэг. Оросууд хэлдэг дэ бомж гэж. Тодорхой хаяг байхгүй гэр оронгүй хүн байна л да. Өөрөөр хэлэхдээ бол траншент гэж байна. Тэр мэрэгжил бол архитектийн мэрэгжилтэй. Зураач. Аль сургууль төгссөн? Архитекторыг зураач. Шүтэж төсөв. Төсөл хөрлөгтэй. Одоо яг хаана амьдарч байна? Орцонд. Орцонд оо. Энэ идж байгаад ярьж болно шүү дээ яг. Орцонд. Гэр орон яасан? Орос хэлтэй хүн зүгөө ятахад орос хэлний орчуулагч юм уу орос хэлний багш гэдэг яхад бол ажил бол зөндөө олдно шүү дээ. Зөндөө олдно. Тэгээд нэг үгүй тэгэл да. Арх савнасаа бусдыг дийлдэг гэж. Өөрөө бүх тэгтлээ бүр ахин дийлдэг үз дараа гайгүй. Дийлдэггүй тий. Сая ингэж шүн орцонд хоноход л жоохон дарах юм. Өөр хаана хонжсэн? Орцонд. Гүнчин одоо хөлдөл ингээл гэхдээ бас гайгүй би ингээд хувцсыг харсан бол одоо христийн сүмэс өгсөн. Гэхдээ би хувцсыг ингээд гаднаас нь харахад бол үндэ одоо траншны хүн гэж хэлэхгүй. Үгүйдээ би бүр замдаа бүр тэг болчихгүй би зүрхээ хүмүүжил юм. Би ингээд гаднаас нь хувцсыг чинь харахад бол үгүй ерөөсө бүр барууны маягийн хувцтай л хүн байна гэж хэлэхээр шүү дээ. Үгүйдээ би боржул гэж явахыг боддог. Юм хийж болно шүү дээ. Өсөж байгаа бол тий. Зүгээр. Юу би ялгарууд нь тэгэл аваач. Үгүй идчихээ ярьж байгаа хоёлаа. Орос сургуульд 10 жил сурсан. Тэгш. Одоо шин тухайн үеийн багш нарын нэрийг санаж байна уу? Хин ингэж багш байжсэн бэ? 75 он төгсөө гэж 1965-аас 1975 оны хооронд Орос 2 дугаар сургууль гэдэг маань өөрөөр хэлбэл одоо энэ бидний одоо манай орсж байгаа саксны Орос сургуулийн за ичүүн тэр үчигүйтэй Орос онжууд чинь ерөөсөө 30 30 30 чинь нэг ангид 2-3 хүн гэх. Бус нь орос мэрэгчлэн хөвгт. Бүгд орос мэрэгчлэн хөвгт. Тэгэхээр бид ч агуу хүмүүжлэг. Сая надтай ингээд урьдчилаад нэг хэдэн минут ирэхэд бол зүгээр 2 өгүүлбэр хэлэхдээ нэг өгүүлбэр нь орсоор ирээд байна. Энэ чинь маяг биш. Маяг биш байна. Монгол бол харин маягладаг хүн бий болсон шүү дээ. Ярьж яснаа эднэр гэж хэлээд тийм ээ. Тэгэхээр орсоор сакгүй. Чинь одоо манайд их хурлын гишүүд бас бий. Би костюм пижак өмсөх дуртай гэж ярьдаг тийм ээ. Тэгээд энийг би тайлбарладаг байхгүй тийм. Костюм гэдэг чинь дээрээс бүгдээр ингээд комплексээр хэлцдэг юм аа. Тэгэхээр костюм пижак өмснө гэдэг маар нэг өмттэй 2 давхар ийм пижактай болж тарах гэдэг байгаа юм тийм. Гэхдээ та тэгэхээр тийм үнсийн дэргэд таавал одоо бүр багын соёлтой биднийг багад одоо Орос соёл, Орос школ гэдэг бол их гоё юм байдаг шүү дээ. Муу ч юм байгаагүй. Би тэгэж байгаагүй тийм. Тэрний тэр юм үлч 80 үлдэх төгс. Гэхдээ Ганбат та одоо шинэ Орос 3 дугаар сургууль төгсчихсэн хүмүүсийг бол мэдхгүй тийм. Бас 70 хэдэн оны үеийнх нь тэр үе ч одоо нэг хүн байгаа шүү дээ. 76 70 хэдэн 75 74 онд Баярлав төгссөн баг Орос 3-ыг. За яагаад 75 онд за миний мэдх юм бол Халзан ам бол төгсчихсэн. Орос 3 дугаар сургуулийг яагаад нөгөө Сүхэрдэн төгсчихсэн. Бид нар хамт сэлдэг байсан болохоор сайн тань. Сүхэрдэн тийм. Тэгээд Орос 3-ыг бол би сайн мэдэхгүй л дээ. Шин танай сургуулийн одоо өөрийн чинь жилийн төгсөлтөөс одоо улс төрд байгаа хүн байгаа юм. Наранху. Гокин дарга байсан. Яагаад танай жил үү? Үгүй. Миний
хоёр анги. Хоёр бид саксны команд. Саксны команд. Аа. Бид Орос сургууль чинь угаасаа Орос сургууль байдгүй шүү дээ. Юу авч болно шүү дээ. Орос сургууль. Надад чинь одоо дөө охин наран чимхтэй бид нэг хоёр. Нар хүүгийн дүүтэй. Нэг анги. Охин. Ах. Өвшөө дүү охин. Хорошо. Одоо нархуудаа уулзъя гэж боддгоо. Одоо би чамайг тань үзтээ. Тань яа харахгүй. За. Сойч гэдэг юм тийм нэ. Би бол одоо айгүй сайн мэднэ шээ би бас ашигтай их ойрхон байсан. За. Одоо олон жилийн өмнө Улаанбаатар чиний асуудал. Тэгээд би уусан гэсэн үг ш. Тэгэхээр миний мэдхээр бол одоо жишээ нь энэ архинд орсон маш олон хүмүүсийг ингээ харахад бол одоо яг өөрийн чинь хэлдгээр их совьстэй хүмүүс байдаг. Хүнийг хуурдаггүй, хүнийг хулигддаггүй, хүнд их тосрох хүмүүс. Тэр хүмүүс л ихэвчлэн архинд ороод байна гэж би хараад байгаа байхгүй. Нэг тийм бодлоо шүү. Яагаад ихчээд байна? За миний мэдхийд бол зүгээр хүнд нэг условия нөхцөл гэж юм байна. Тэгээ би бол өөрөө миний л буруу. Мэдээж техник. Тэр ойлгомжтой. Тэгтээ нэг ер нь ам сонгоод юм шиг болж байна шүү дээ. Гүг ер нь шүү дээ. Нөгөө нэг би одоо чи архиу өөр сархуу бол гэмэ. Архиадаг өөхгөр. Бас нэг сархтгүй болчихлоо. За болдсон байна. Сүрдээ. Нэг ихтэй яг одоо нөгөө эхлэлчгээ олон жил амьдчаад тастай юм байна. Тэгээд найзууд болтой. Ашхот хүмүүстөө миний хувьд бол. За. Тэгээд ингээ шалгуурыг дахад яванда танигд юм шүү дээ. Юу танигдах вэ? Хүн хийн бийд. Одоо чамшуулахгүй. Нөгөө зовх цагт нөхрийн чанар танигдна гэдэг. Oo тийм юм. Тэгээ ингээ шалгуур яваад ирсэн чинь тэгээд нөгөө хамгийн хэрэгтэй юм. Энэ хүмүүс чаддаг байхгүй. Мөхөд архиугаар би яаж сайн байх вэ мэдээж шүү дээ. Гэхдээ хин нэг хүн амрууч нь арх цутгаагүй шүү дээ. Хүчээр өгөөгүй шүү дээ. Би тэрийг л хэлэхэд шүү дээ. Чи л өөрөө дуртайдаа ууж штэ Ганбатаа тийм үстэй. Энэ дуртайдаа эсвэл тийм олон өөр шалтгаан байна уу архиух? өвлийн үтэн дээ штэ. Чи одоо чиглэг дээр ороогүй. Чи өөр ихгүй штэ нэг өвлийн үтэнд. Яаж хонох вэ? Тэр өвдө орсон. Тэр гадаа. Гонч одоо өвдөд өгөх шин. Тэр оронгүй хүмүүсийг нэг хоол моол өгöd одоо энэ газар байлгаад байна гэдэг байгаас нь христийнхэн чинь тэн дээр очидгоо. Тэр бол бөө даралт. Гандан дээр очиж асууж үзв. Гандангаас хоол авахгүй ч гэдэг юм одоо. Үгүй. Манай Монголын бодож шишдэн биш. Манай гандан манд хүнээс юм аа. Түн юу ч хариуд ном уншиж өгдөг гэж байгаа шүү дээ. Тэгээ нэг цаас сумалгам суулаад явуул. Христостэй ядч хоолог. Хоцсон. 2008 оны 7 сарын 1-нд хаана байсан? Жагсчээсний талбай жагсаагүй юу? Санахгүй юу? Гэмтэлт яасан? Тахвай. Хуучин гэр бүлтэй байсан гэсэн. Салаад явсан. Тэднэртэй холбоотой юу холбоогүй? Ага, энэ ч юм уу, энэ жилийн одоо эдэн жилийн. Түүд ярихгүй. Чамайг байха би таныг гэж ярихгүй. Таны хөр хүмүүс зарим уурлаад байдаг. Чамайг хараш чи гэж ярил. За хараш. Чамайг архиугаад ахар чи авгаа чи яг гисэх юм бэ? Зүгээр ойлгомжтой шүү дээ. Тэр буруу авгаа чи биш байгаа юм шүү дээ. Мэдээж шүү дээ. Тэгээ хамгийн гол нь гэхдээ гэж явах юм аа хуулна. За яг тэр хувийн амьдрал гэсэн юм байна. Өөр хүүхдтэй бол холбоотой.
хэлж байгаа үстэй уулзахаараа гоо аваа болохгүй битүү уугаач баялдаач гэд. Би өөтөдөө аавлыг димээ болчих. Өөтөд одоо энд байхгүй. Хаа. Яа тэр. Улс төр энэ ойрд одоо энэ улс төр юу болж юм ер нь сонирхдаг юм уу? Сайн биш үү? Би оромточ юм. Би миний ганц мөрөд санаанд би макет архитектор нэг макетны гэр байгуулад нэг цаг оромтоо зураг. Би өөрөө төрөлөрн дижа санаага эндэл аваад. Би өөрөө чамд нэг ганц алсуу. Хөөе нөгөө China гэдэг хүн бол бас мундаг зурдаг хүн байсан шүү дээ. China би мундаг гэж хэлэхгүй. Зөв шүлмийн бол би аа зураач үед бол сайн байгаагүй. Би зүгээр орно оромточ нэг дан доош нэг шүү дээ. Байдгүй тэр байдгүй. Ганцхан зураач. Чиний том уран бүтээл гэж юм байна хийсэн зураг макет одоо юу гэдэг юм? Би дандаа хүнд идэвчдэг. Санаагаа хөчдөг. Алдчихдаг. Румэлд дэжтэй архинд орсон улсууд бол их сайхан гэрэн цайлган сэтгэлтэй хүмүүс байдаг. Тэгэхээр зарим хүмүүс тэгдэг байхгүй архиудгүй хүмүүсийг Монгол чон шиг гэдгийж ярьдаг. Муу санаатай гэж. Тэгжиж ажил явдаг байхгүй. Ер нь ганцхан юм л шүү дээ. Хөөжмчтэй. Орон бүтээл зургаас дандаа санаагаа ингээ авч. Тэгэхгүй нэг ярихаар нөгөө хэдэн хамтрахаа мэдхгүй ингээ дандаа ингээ одоо аваад. Одоо мөнгөтэй бол ямар арх вэ? Мөнгө үйл ямар арх уудгийг өөрөө. Одоо нэг хуучин дээр үн тэр нөгөө нарка марк гэдэг юм байхгүй ч тийм ээ байхгүй. Юу вэ? Олжул гоё юм л байна. Чин өөрчн сая харсан нөгөө 21,000-ын дэвтэр байна шүү дээ их орны. Тэрийг мөнгө аваад тэрийг мөнгө аваад шүү дээ. Яг. Би мөнгө аваад шүү дээ. Айда яах вэ? Хэлдэг юм уу гэдэг. Өөрөө л мэдтэй. Өөрөө л мэд. Би хоолнд орно. Өсөж байгаа бол энэс идэж байгаа. Энэ телевизийн дээр энэ пицца гэдэг Американ пицца гэж American pizza пиццаны газар байдаг шүү дээ одоо энэ дээр. Энийг авдаг шиг ийм жинсны ийм ч яагаад юм бол. Яг зэрэг ингэ шоп юм харж байгаа байхгүй энэ чи ойлоос өөрсдөө харж байгаад ирж болно шүү дээ. Нэг японч хамаалагч. Өнөөдөр ерөнхийлөгч юм байгааг мэдчихэж байгаа шүү дээ тийм ээ. За. Элбэг дарж байгаа. За. Элбэг дарж ерөнхийлөгчээс ер нь юу өсөж байгаа вэ? Өөрөө бас Монгол улсын иргэн хүмүүс шүү дээ. Яалтчгүй иргэний өмнөлттэй. Тэгэхээр элбэг дарж ерөнхийлөгчээс гэдэг юм эсвэл засгийн газраас өөрөө юу хүсэж байна? Хувийн хувьд жишээ нь биелдэг бол за амжилт шил биелдэг. Шилдэнд амжилт үсээ. Худлаатай гэж байна. Тэгэхээр одоо над нэг эсхийн гэр өгч гэдэг юм уу? Нэг өрөө байр өгч гэж юм хүсэхгүй юу? Яа тий. Би шиг амжилт чадахгүй. Яг Монгол хүн бочиж гоо би ч нөө хар багасаа дөрж хайсан дотор өссөн. Тэгээд нэг орон бүтээлийн хэрчин нэг төдөө осмос ингээд би ирсэн натур шатаа байхгүй. Хар багасаа ингээд өссөн. Тэгээд би зүгээр эскигэрт амьдарч үзээгүй. Өссөн. За. Тэгээд босгүй бол дүүл хэцүү биш. За. Тэгээд даваалтал ингээд яваад. Одоо шиг бүр гэрч байхгүй шүү дээ. Эсгийгэрч. Тэний орн зүгээр японч юм. Ихтэй гоё болох үедээ гэж боддоо. Одоо Монголд сүүлийн үед хятадууд их шуулаад байна гэж яриад байна. Монголчуудын ажлыг аваад байна гэж ажлыг аваад байна гэж тэр асуудлыг над биештэй
хүний нөхцөл бүр мөрдөн биш дээ. Манай нэг жинстаа биш моржиж мөрдөн одоо шинэ яаш хайлаар гэдэг дөө. Биш яалаа шүү хайлаар чи бүр манчууд тийш. За. Японы жинстаа байсан. Хотор бид эндээштэй өөрөө уцуудаа уулзлаа. Хөдөөнд? Идет нэг хэрэг идэвны үед. Тэгээд сайн бил. Яг юм аа? Сайн гэдэг шүү дээ. Үнээр яа чимэр хийдэггүй шүү дээ. Хүн өөрөө юм биш дээ. Би тэрийг л үзхөө. Шалгал юм бил. Би тэрийг л хүний уулзсан. Би хүнийг шүү дээ. Хүний араа дэнэс би ятдаг. Би ятдаг хүн Монгол хүн сайн ч гэдэг юм уу? Тэгтээ би зөрүүлдүүл сайн халах нь муу гэж би тэгж хэлэх ерөөсөө доо. Тэгж болохгүй. Би олны дотор сайтай муутай л байдаг шүү дээ. Олны дотор сайтай. Тэгтээ би ерөнхийдөө харсан. Өөр Монгол хүн. Ерөнхийдөө хамтаа. Чиний бодлоор монголчуудын амьдрал энэ сүүлийн 20 жилд ямар шүү болов? Сайжир уу, муудгүй? Муудлаа. Сүүлийн 20 жилд тий. Энэ жагаар ихчлээ тоос. Ирхчлээтэй. Та тэгээд гэдэг юм за чи тэгээд ирхчлөөгөө идлээд ингээ ууж байгаа гэсэн үг болохгүй ч дээ. Тамараг үнэ. Үнэ. Тэгэл ингээл иржүүлгээ тэгэл ингээл 111 гэдэг юм юу гэдэг. Иржүүлэхэд олон орсон биз? Эсвэл таахгүй одоо авах болсон уу? Авах болсон. Ерөөс авдгүй юм уу? Маргааш нь очиод нэг мөнгө төлөөд авах хүн байхгүй л яадаг вэ? Тэгээд явал гэж. 111-д орж үтсэн үү? Орсон. Хэдэн удаа? За бараг доор 61 удаа. Тийм нэг удаа орж үтсэн шүү дээ бас. Яг удаа амжилттай. Би архиугаагүй зүгээр талбай дээр суулт хийгээд орсон. Хэрвээ дэрдээ 7 сарын 1-ний дараа. Браво. Тэгэхээр тэнд байдаг бас зовлон зах зуугаас нь мэддэг байхгүй 211-д ороод тэнд байж байгаа хүмүүсийн зовлон. Олон хүнтэй ингээ уулзаад ярьж хахад бол яг байгаагаар айгүй сэтгэлээрээ байдаг л хүмүүс байдаг шүү дээ. Энэ хүний биш зовлон яг ярьцуулдаг байхгүй. Хүний ялгаад өгчдөг байхгүй. Хин гэдгийг нэг айдаа гараад. Хүн дахид төрдөг гэдэг дахид төрөл өөрөө хэн болж төрмөр байна. Ямар үйлчлэлтэй болмоор байна. Зураг одоо би нэг миний ганц нэг мөрөглөж. Надад усаа би тооцооч. Ордонтой хайгүй яад. Би зураг хараа мэдээлдэг. Би өөрийн бас юм биш. Би хэдэн бодоо би яваад би туслах зураг зарж үтсэн үү? Зураг гадаад хэдээр зарах уу дээдлийн хэдээр зарж үтсэн. Яг хөө би дээдлийн $500 үзүүлээс. $500-ороо. Яг хөө миний хувьд бол сахар их мөнгө $500 гэдэг чинь. Өнөөдөр мөнгө өнөөдөр Монгол $500-ын цалинтай хүн тийм бас олон байхгүй шүү дээ. Тэгээ хүн насаг тусам гэдэг юм уу? Хүн чанарчаад гэдэг юм уу? Тэгээд одоо нөхцөлөхгүй. Готоглоо ах ямар нөхцөл. Одоо чинь чамд одоо ингээ өмссөн зүйлснээс чи одоо ингээ өөр нь юу вэ? Шүдүү баах, нүүр гарын алчуур, савнч гэдэг юм уу? Баггүй. Тэгээд нэг орчин хоногтой яадаг энэ үргэлж нэг орчин хонох ингээд хөсөж явж байгаад орох болохгүй, хийж яахгүй болохгүй. За. Тэгвэл энэ чинь одоо нэг бизнес хэтгэлтэй яг одоо гарч байгаа тухайн харж байгаа. Орчин бизнес болохгүй. Тэгвэл тэр жижиг орлохгүй шүү дээ. Энийг даагж онох хэрэг байхгүй. Ухаахгүй ч аа. Тийм л дээ. Тийм. Хулгай хийж үтсэн үгүй юу? Чадахгүй юм бэл. Чадахгүй тэр бас оролдож үтсэн. Үтсэн. За. Ерөөсөө нэгүүлэр авч үтсэн. Сураг юм сураагүй л байдаг. Сураг. Хэрэггүй юм. Тэрний оронд гуйлгүйсэн дээр ч дээ. Гуйлгүй бол энэ амар. Зүгээр үнэхээр зүгээр. Өсчэн өгөөч гэдэг. Өгөхтэй нэг юм байл дөө. Гэхдээ чамайг гаднаас харахад хинжтэй. Гэхдээ чамд хоёр нүд байна, хоёр хөл байна, хоёр гарч нь байна. Юу дутсан? Яагаад ажил хийгээд болдгоо гэж хэлвэл чи юу хийх вэ? Би өөшмөө байна. Өөшмөө. Гэхдээ ингээд тамхи татдаг. Тамхи татмөр арахаг. Миний ганц тусгал жоохон архин тул. Тамхиас гарч тамхин тул. Би нэг жил илүү тамхи сая татсан байхгүй. Талбай дээр тэмцэж байгаад ядраад.
Яа манай нэг нөхөр л татчих намайг уруу татаа. Тэгээ сүүлдээ бүр ахыг болоо өдөрт нэг хайрцаг татаад байсан. Тэрийг хайцсан чи одоо сайхан ингээд цайгаа жоохон таргалж маргалаад шүү дээ. Бяар ороод наадунд өрөлдмөр юм шиг. Тэнгисээ гарчих л да тэгвэл их гоё юм димтэй хүмүүс. Гоё юм биш үнтэй тамхиасаа гарчих тамхиасаа. Тэгээд араа бүхний гар. Тэг нөхцөл байхгүй тэгээд нөгөө бодол. Архив гэж өдөр болгоо уу? Бас нэг өнчих үү? Өө бас тэгж болохгүй л дээ. Зарим өдөр эвэрүүл байх уу? Үгүй би архив авахгүй би өөрөө хэдэн сар суулж. Хэдэн сар суулж чаднаа? Би өөрийн нэг юм үүдэл. За, сархтаа имэйл би заримдаа архивс үнийг бүр хөө гаргачихдаг. зүг шүү дээ. Бас энэ дантын характер байдаг шүү. Гэхдээ сая нэг Японд одоо цунами боллоо гэдэг. Манай Монголд бол архины цунами болчиход байгаа юм шиг нэ. Энэ 21,000 тараснаас хойш хүмүүс маш их архи үлж шүү дээ. Биш энэ орны гэж Юу да? нэм үнд биш. Хотлоо ярьж өсөө байж доотлогоо сайхан цаасан болгоомж гоё мэрч. Жамангийн пиццагүй гэж. Тэгээд маргааш нь байт. Энэ нийгмийн хүний наадл нь ярьж байгаа юмны гоё тэгээд амьдрал нь нийцэхгүй шүү дээ. Сонгуулиар саналаа өгдөг үү? Би уусаа тийм бол. Хувьсгалт ном алдсан ном хоёрын айлыг дэмждэг үү? Ажиж би бол эрсэлээ. Медведев, Путин хоёрын айлыг дэмжих жишээ. Ажиж. Арсын мэдээ сонсдог уу? Тэгээд Хаагур сонсох уу? Нэлээ зөвхөн багцаалгын айн. Вокзалаар гардаг юм доо. Дээ. Сурсан орс хэл, тэр англи хэл бас самууч гэсэн шүү дээ. Би дагаад герман хэл осож ирсэн гэсэн тийм. Би сая сонслоо гайгүй бас германаар ярьж байна. Энийг хэрэгжилж болдгоо юм уу? Гэхдээ ядаж зуны цагт жуулчтай гадагш явж болно шүү дээ. Хөдөөгөр явж. Бүрдаж би орсороос өөрөө чинь дээрээ. Дааш одоо цалин авахгүй маа гэхэд тэнцээ чинь унаагийн дагаад, хоолын дагаад, дулаахан гэр оронд ингэж яваад иж болно шүү дээ. Ягаад тэгдэггүй? Биш үгүй. Бичгүй одоо байна шүү дээ шамдч. Одоо энэ байга. За. Хайчдаг юм уу ч юм та? Алдчих юм аа. Одоо энэ аваад ирчээ. Сайн хадгалж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт үзэгчтэй иргэн Ч Гамбат гэж оролцоо чимд Доржин Гамбат гэдэг хүн. Тэгэхээр өнөөдөр Монголын нийгэмд л байдаг л нэг үзэгдлийг бид ярьж байна. Тэм болтгоо юм ширээсээ яриагүй. Өөршигч олон хүн Монголд байгаа шүү дээ. Маш. Яаж энэ хүмүүсийг зүгээр энгийн амьдралд нь оруулж ийн архинаас гэдэг юм хар уснаас гаргаж болох вэ? Ямар арга байх вэ? Чи нэг саналаа хэлдэ. Хүмүүсийг яаж архинаас гаргах вэ? Оосон номдол битээр зүгээр тийм ингээд ярихад амарх. Хамгийн гол хөшөөрөг өгөөд нөхцөл нь тавиад. Тэгэхээр зарим яг худлаалаад алга бол мөнгө аваад алга бол нэг дэм өсвөл. Одоо сэтгэлээр хүмүүс шүү дээ. Зөндөө талбарлууд байна. Тэнд жоохон бажички. Тэр нөхцөл байхгүй. Би одоо эртэг орчин дотор орчод байгаа гэж сууцвал. Шатан дээр. Норсон юм уу? Паста шилтэй орчин дээр орчод байгаа гэж орчуулах. Аян мөнгө аваад явчихлаа. Хэрвээ би мөнгө тэр орчуулаа хачаар аваагүй. Өөр яах. Тэгвэл чинь би орчуулгын төвчөлөөр хийж хаад за өөрөө ч бодохноо ямшаас унган хэл байхгүй тийм улсууд орчуулга хийгээл хийж байгаа юм. Тэгэхээр тэр нюанс гэж чадахгүй. Нарийн нюанс гэдэг нь өөрөө чадахгүй. Өөрөө чинь орс руу орох орс цэцэлгээр явсан бас. Явсан. Хэдэн жил явсан? Яг хөө. Орс цэцэлэгт байгаад орс 10 жилийг сурсан гэдэг бол одоо өстой нэг совершенственный орс хэл. Тэгэхээр би энэ гайгүй юм шиг байна. Одоо би ч одоо 50 гарчаад одоо юм одоо хацуулахад одоо нэг хүмүүс ном шүү. Одоо ном уншдаг хүн байхгүй болчихсон. Компьютер аюул. Тэр ч орс нам бүр унших ойлцоо. Бүр. Тэ. Бүр орстооч ерөөсөө ямар ч тэр нэг дөрөв асуудал. Даа айдвар асуудал шүү. Яндаа би бүр айгаад идэх. Юунаас яах вэ? Ном ууш.
явчихсан. Тэгээд тэр агуу том сонгодог хүмүүсүүдийг тэгээд сонгодог хүмүүс байгаад да энэ зовлос юм шилтэй. Тэр энэ барууны орон энэ шилдэж айгу хөдөлжтэй. Хүүтэн сэтгэлгээ. За. Тэр тэндэн энэ Лондон Берлин тэгэл бид чинь нэг Монгол сэтгэлгээ чинь айгу Оросыга Оросоо артсан байхгүй да. Орос үндэ жишээ тийм үү. Тэр 90 онд Оросуудыг монголчууд бид заварг хөөд гаргасан. Тэгсэн. Бараг биш. Онсноо алдсан уу? Энэ цорын асуудал асууж байгаа. Яаж улс төртэй холбоотой асуудал та. Бид тэгэхэд Оросуудыг хөөж гаргаснараа онсон юм уу алдсан юм уу? Миний бодлоор онсон сайн байна. Би яг шууд хэлсэн. За. Онсон. Яг бол тэр боргортой хаан байх хэрэгтэй үстэй юм чи та. Байхгүй. Өөрөө хүний ихээр жаргахаар өөрөө ихээр зов баярлаа. Гэхдээ чи өөрөө ихээр зовж ийн гэдэг ингээ архиугаад иж. Жаргаж ийн гэдэг архиугаад иж болохгүй шүү дээ. Гэхдээ шүн би ахны төлөө явах. Шүн жоохон дараад. Шүн дараад идэв. Тэгээд юм бодчихлоо. Гэр оронгүй хүн чинь дарал байх. Юм бодно. Одоо тэгээд удаан байгаад бол биш толгой молгой юм ч болох. Айгүй биш гэдэг бол. Бисгээр юу болох юм мэдэхгүй шүү дээ. Гэхдээ би зүгээр боддог л доо. Шин би бол Орос школтой хүн биш ээ. За школ гэж ярих юм надад бид юу ч та. Би Монгол сургуульд төгссөн. Монголчууд шүү дээ. Тэр хамаг. Ямарч монгол хүн яаж игээд Оросоор гэдэг дэрэндээ биш. Тэр монгол хүн биш дээ. Хэзээ цаанаа нэг одоо араа бараа олсонд хэн боолооч. Хятад боолоо. Энэ гадны дандаа боолоод хийчихсэн. Тэгээ монгол хүмүүс чинь цаанаа нэг жигсэн тустай дандаа нэг хүмүүсүүдийг зарсан. Тэгэхээр зарсан үлтрээ бид өөртөө жоохон номтойгоо жоохон урдлаг соёл бүх юм одоо би энэ бодож байгаа. Тэгээ яриага мэдээ. Одоо ингээд шинэ нэг гарч чинь те. Таны үуч. Тэр нэг үе. Ровесник шиг түрүүнд тэгсэн шүү дээ. Би 59 оных, өөрөө 57 оных. Тэр хоёр насны зөрөө байна. За хизээ хамгийн сүүлд Орос руу явсан хамгийн сүүлд. Би болоо. Хамгийн сүүлд хизээ явсан. Зөв одоо хойсноор зөвлөлт холбоотоос одоо Орос улбаны улс руу. Россия. Хизээ явсан хамгийн сүүлд. Так. Мэрсэн 2006-нд. Зөв 5 жилийн өмнө. 5 жилийн өмнө. Ажлаар явсан яасан? Өөр орчуулагч. Тэгэхэд бол одоогийнхоос гайгүй байсан уу? Өөр болчихсон байл. Гэхдээ чиний байдал тэр үед ямар байсан? Би гайгүй юу. Одоо надад ч нэг ажил өгөөд би бас тийм. Одоо чинь чамтай уулзаг бол хаана очих вэ? Яг сая тэр хавцаагаар л явж явах уу чамаа? Хаанаас ах вэ? Гамбаттай уулзъяаг бол сая тэр хавцаа очиад асуувал хүмүүс барилдах уу? Англи гамбаа гэх. Англи гамбаа гэх. Тийм төмөрсөн бол амтахгүй. Төмөрсөн. Би багтарыг бол заах уу те. Би намтайгаа уулзаа сайн нэгод гар ирэхэд шууд хаваа юу гэж хэлж штэ. Өөрөө айгуу санаар цогцгүй. Тэгэхээр үзэгчтэй бид өнөөдөр тахны үлээ манай монголчуудын нэг хэсэг юу бол. Бас гэр оронгүй болсон нэг өмтэй уулзаад ярилцлаа л да. Чимэдоржийн Намбат гэдэг энэ хүн байна. 57 оны Орос цэцэрлэгт байсан юм байна. Орос сургууль, Орос 2 дугаар сургууль гэж байхад 10 жил сураад төгссөн. Мэргэжил, архитектор, зураач мэргэжилтэй. Орос хэлээр, унган Орос хэлтэй. Бас нэг жоохон англи байна, герман байна. Ийм хүн ингээд ажилгүй, гэр оронгүй, годомжинд байдаг юм байна. Магадгүй энэ хүнийг орчуулганд ашиглын орчуулга хэлгэж бас амьдралын дээшлүүлгийг цалин өсөөгөөд ажилд авах гэсэн байх юм бол надтай уулзаад энэ хүнийг олж болох бах. Сүүлийн 1 минутыг танд үлдээе. Юу хэлмээр вэ? Телевиз одоо ингээд энэ сувгаар өөрөө ч маш олон харж байгаа шүү дээ. Энэ годомжинд гарсан хүмүүс тэнд бол их таланттай авьяастай таланттай авьяастай за. Тийм үсээ тийчүүд тэрийг харж яваараа том тусдан болж
Тийм дээ. Би гэхдээ бас нэг үг байдаг. Хүн өөрөө хувь заяаныхаа эзэн байдаг. Таны хувь заяа бол таны атганд байдаг гэж үг байдаг шүү дээ. Та өөрөө хүсэхгүй бол хүн хичнээн ч мөрийгээд үрдэн гарахгүй. Та л өөрөө хамгийн гол нь үсэх хэрэгтэй дээ. За баярлалаа. Зөвхөн нэвтрүүлэг маргааш өдөөс өмнө бас давтна. Баярлалаа.